За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэнд. Өнөөдөр бид нар тооны онол буюу Пифагорын тооны онолын талаар ярилцах гэж байна. Хэрвээ та бүхэн нэг гэдэг тоон дээр төрсөн бол анхаарлаа наашаа хандуулна уу? Тийм байна. Тэгэхээр Пифагорын тооны онол гэж юу гэсэн үг вэ гэхээр энэ хорвоо ертөнц, орчлон ертөнц тоон дээр суурилсан байдаг. Та бүхэн заримдаа тийм үү ямар нэгэн тоог нүдэнд чинь давтаж орж ирээд байдаг. Одоо гадуур явж байгаа чинь юм уу те хаа нэг явж байгаа чинь нэг номер давтагдаж харагдаад байдаг. Тэр бол маш одоо товчхондоо бол энэ гайхс ертөнц тань тэр тоогоор дамжуулж таньта тань мэдээлэл өгөх гээд байдаг. Тийм байдаг. За тэгэхээр өнөөдөр бид нар нэгэн тооны тухай ярилцъя. За энэ нэгэн тоо яаж гарч ирвэ гэвэл за жишээ нь та 2001 оны 1 сарын 1-нд төржээ. Тэгэхээр энэ тоог бүгдийг нэмэн тийм үү? Одоо ингээд 2 дээр 1 3 4 5 гэдэг нийт 5-ын тоо гарч ирлээ. 5-ын тоо бол өөрөө бод гайлаар өдөртүүлдэг. Тэгэхээр 5-ын тоо тийм үү? Тэгэж энэ тоо гарч ирдэг. Жишээ нь өнөөдөр гэхдээ би 5-ын тооны талаар дараа ярина. Өнөөдөр бол 1-ийн тоо гарч ярина. Тэгээд энэ бол 1-ээс 10 дотор байдаг. 10 болоод 0-ын хасагдаад эргээд 1 2 3 гэж явдаг. Энэ тоо болгон өөрийн гэсэн цаанаа гарагсаар өдөртүүлсэн байдаг. 11 22 33 44 55 гэдэг тооноор бол мөн 66 77 гэдэг эдгээр тооноор тусдаа автахдаа тэр талаар дараа ярилцсан. Тэгэхээр өнөөдөр бид нэгэн талаар ярьж эхлэх гэж байна. За хэрвээ та нэг номер төрсөн бол та нараар удирдуулсан. Нар бол манай нарны аймаг дотор бол хамгийн том аймаг өгч, тээгч, үүсгэгч юм. Нар хэрддэг. Нар хэрдэхэд бол 7-8 минут хэрддэг. Сая бол нэг тийм хэвлэл мэдээлэлээр нэг одоо наргүй 15 хоног чинь ч юм уу нэг тийм хачин нэг бол дэлхийн сүрэн ч юм уу нэг тийм балаа мэдээлэл их Монгол улсад их гардаг болж. За тэгэхээр нэг номер. За нэг нараар удирдуулдаг байна. За нэг номер хэрвээ та төрсөн бол тийм үү? Таны бүх юм чинь бүх төрсөн өдрийн чинь бүгдийг нэмээд нэгэн тоо гарч ирвэл та бол төрөлхийн удирдагч, манлайлагч, санаачлагч хүн. Яг бол нараар удирдуулсан болохоор. Тийм үү? Одоо шинэ юу гэдэг алиа одоо компани одоо CEO ч байд юм уу? Эсвэл одоо өөр юу байдаг? Улс төрч байд юм алиа нэг тийм удирдагч хүмүүс байдаг. Эсвэл одоо нэг ажил төрөлч юм уу нэг шинээр хүн орж ирчээл тийм үү? Дөнгөж одоо шинээр орж ирчээл хүмүүсүүдийг тэг захирах гад ингээд байгаад тэр хүмүүс бол ихвчлэн бол нэгэн тоон дээр тийм үү бүгдийг хөгжүүлээд нэгэн тоон дээр төрсэн байж болно. Тийм байна. Эдгээр хүмүүс бол түрүүн би хэллээ одоо тийм манлайсан тий одоо их тийм одоо удирдах чадвартай хүмүүс байдаг. Эдгээр гол дутагдал нь юм бол тэрнээсээ болоод хэд бас бие тоох гээд байдаг. Тийм үү одоо бие бол их чухал гэсэн нэг тийм хандлагатай бие тоох гээд байдаг. Мөн одоо өөрийгөө нэг тийм ихэд бодсон гэдэг юм уу? Нэг тийм харагдах гээд байдаг эдгээр хүмүүсээс. Тэрнээс бас энэ бол төрөлхийн манлайлагч нар энэ номероос гардаг. Тэгэхээр энэ бол ерөнхийд бол бүгдийг нэмээд буюу таны өөрөө чинь одоо хувь заяа тавилан гэдэг юм уу? Тэрнтэй их чухал холбоотой юм байна. За дараа бид нар бол 2 номерын талаар ярилцсан. Анхаарал хандуулсанд баярлалаа.